За сайн байцгаана уу? Сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Өөрийгөө хөгжүүлэхийг зорддог хэм бүхэнд шин санаа, хэрэгтэй мэдээлэл хуваалцах зорилготой Idea Plus podcast-ийн тусгай дугаар, ээлжид дугаар эхэлж байна. Манай энэ удаагийн дугаарт Японы Sumitomo корпорацийн Мьянмар улс дахь салбарын зөвлөх инх цацрал оролцож байна. Хөтлөгчөөр анх баяр болдоо хоёр ажиллаж байна. За зочиндоо энэ өдрийн мэндийг хүргье. Бидний урилгыг хүлээн авсанд бас юун түрүүнд талархлаа илэрхийлье. Сайн байна уу? Намайг подкаст орж оролцуулсан баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр инх цэцэрлэгийн карьерийн түүх надад их сонирхолтой санагдсан л да. Mobicom 10 жил ажилласан. Харин одоо Японы Sumitomo корпорацид ажиллаж байгаа. За Sumitomo бол өөрөө маш том компани. Fortune 500 гээд одоо томоохон сэтгүүлээс гаргадаг жагсаалтад 26 жил орсон юм байна. 20 тэрбум $10 хөрөнгөтэй ийм компани байгаа. Тэгэхээр карьерийн түүхийг товчхон бидэнд ярьж өгөхгүй юу? За тэгээ. За би ер нь санхүүгийн менежмент чиглэлээр төгссөн. Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургуульд. Тэгээд төгсөнгүүтээ ер нь бол Mobicomд орсон. Тухайн үед бол хамгийн засаглал сайтай том компаниудын нэг байсан учраас сонгоод орсон байгаа. Орсноос хойш нэг мэдсэн чи 11 жилийн хугацаанд ажилласан байсан. Тэгээд энэ хугацаанд болохоор шинэ бизнес хөгжүүлэлтийн алба, тэгээд стратеги төлөвлөлт, тэгээд бас нэг карьерийн жоохон өөрчлөлтөл тэгээд тий ахлах мэрэгчлэн байж байгаа менежер гэл албаны захирал хүртэл ингээд ажилласан байсан. Тэгээд энэ хугацаанд 11 жил болсон байна. Тэгэхээр тодорхой хэмжээний өөрчлөлт өөртөө хийх хэрэгтэй байна гэж нэг тийм бодол ингээд төрөөдсөн. Тэгжээд ер нь гадагшаа авч сурья. Гадны ялангуяа одоо англиар ярьдаг тийм барууны оронд сурах хэрэгтэй байна. Тийм ч өөрөө би сонирхолтой байна гэдэг үндсэн дээрээ 2015 оноос энэ одоо янз бүрийн тэтгэлгүүдэд флайтж эхэлсэн. Австралийн засгийн газрын тэтгэлэг одоо Fulbright, Achievement арай аплай дагуу. Ер нь ингээд судлаад өөрийгөө бэлдээл ингээд флайтсаар аваад 2018 онд аягүй азар Fulbright-ийн тэтгэлэг аваад тэгээд Америк нэгдсэн улсын Бостонд очиж мастер хийсэн. Тэгээд тэнд байх хугацаанд за одоо дараагийн миний карьерийн зам нь юу авах вэ гэж бодоод тэр хугацаанд бас айгүй азтайгаар одоо юмнууд эргээд манай тэр Mobicomд ажиллаж байхад нэг хөрөнгө оруулагч Sumitomo гэдэг одоо энэ Японы нэлээд том компани. Тэнд ажиллаж исэн одоо өмнө хамтарч ажиллаж исэн хүмүүс маань санал тавиад за Мьянмарт одоо бид нар яг одоо Mobicom шиг өөрөн холбооны компани байгуулж байгаа. Энэ дээрээ одоо шинэ төсөл хэрэгжүүлэх гэж энэ дээр ирж ажиллах сонирхолтой байна уу гэдэг санал тавиад тэгээ би why not гэдэг тийшээ аваад тэнд одоо 1 жил гарan ажиллаж яг жил гарангийнхаа хугацааныхаа 1 жил нь бол яг Мьянмар улсад суурин байжгаад тэгээ өнгөрсөн жилийн 6 сараас одоо их орондоо ирсэн гэж байж байгаа. Тэгээ яг одоогийн байдлаар бол яг л онлайнаар нөгөө ремотээр зайнаас ажиллаж байгаа тэр ажлаа хийж л байгаа. Бостоныг сургууль бизнес аналитик чиглэлээр сурсан гэсэн тий. Хугацаа нь хэр урт байсан бэ? Ер нь бол 2 жилийн хугацаатай. Тэгээд эхлээд яг нь миний суурч өөрөө санхүү болохоор би дахиад санхүүгээрээ сурах уу яах уу гэж бодсон байхгүй. Тэгээ хажуугаар нөгөө нэг бас нэг Америкийн ер нь олон улсын тийм санхүүгийн шинжээчийн зэрэглэлээд CFA гэдэг одоо манай Монгол залуучууд айгүй хөгдөг байсан. Тэрийг бас ингээ өөрөө өгөө явж байгаа. Тэгэхээр би бакалавра санхүүгээр хийчээ. Тэгээ тэр CFA өгөө. Тэгээ мастераа дахиад санхүүгээр хитрхи одоо нэг чиглэлдээ дөө нарийсаад мэрэгжээтэй юм шиг. Тэгээд яг одоо яг миний үндсэн мэрэгжлийг комплимент болоод ингэж нэмж баяжуулахаар мэрэгжил юу вэ, чиглэл юу вэ гэж судалж байгаа тэр бизнес аналитикс гэдэг чиглэлээр мастер хийсэн байхгүй. Тэгээ гол санаа нь болохоор одоо их дата, их өгөгдөлтэй. Тэгэл одоо дата анализ ингээд яаж энэ шинэ технологийн шийдлүүдийг бизнест ашиглаад илүү үр дүнтэй үндсэн бий болгож одоо хэрэглэгчээ сэтгэл ханамжтай авах уу, нэмэлт бүтээгдэхүүн солиушн шийдэл гаргах уу гэдээ явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрнтэй яаж санхүүгөө уяж болох уу гэдэг үднээсээ бас энэ мэргэжлийг сонгосон. Тэгээ яг 2 жилийн хугацаатай. Нэг нь болохоор яг кампус дээрээ Бостонд байжгаад үлдсэн 1 жил нь болохоор зарим нэг нөгөө сонгодог хичээлүүдээ би онлайнаар аваад тэгээд өнгөрсөн жил дууссан. Би одоо сонсогчдоо нэг товчхон статистик танилцуулъя гэж бодож байна. За манай YouTube channel одоогоор 14,000 subscriberтай байгаа. Манай сонсогчдын 70% нь бол эмэгтэйчүүд. Тэр эмэгтэйчүүд ихэнх нь бол 24-өөс 35 насны эмэгтэйчүүд байгаа. Тэгэхээр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулаад ер нь эмэгтэйчүүдэд тулгардаг карьертай холбоотой асуудлууд юу вэ? Тэдний шийдэл юу байж болох вэ гэдгийг таны жишээн дээр бас арай түлхүү ярилцъя гэж бодлоо. За юун дөрөнд Япон компанид ер нь Япон менежмент ороод ажиллахын давуу тал нь таны одоо хамгийн их сурсан зүйл нь таны анзаарснаар юу байв? Тэгээд миний бодлоор яг нөгөө нэг ажлын байран дээр ч юм уу карьерийн хувьд одоо эмэгтэйчүүдэд
тулгардаг нийтлэг асуудал нь миний бодлоор нөгөө гадна талаас биш гадна талаас тодорхой хэмжээний нөлөөлөл байгаа л да тий. Яг ижилхэн одоо ур чадвартай адилхан бүтээмжтэй байлаа гэж бодоод цалин өөрөө тогтдог ч юм уу. Эсвэл илүү албан тушаал ахаад өндөр албан тушаалд ажиллахын ирээр одоо нөгөө нэг тийм гендерийн асуудлуудтай илүү тулгардаг ч юм уу юмнууд байгаа. Гэхдээ тэрнээс гадна хамгийн том асуудал нь баг бидний дотор байгаа юм шиг санагддаг байхгүй. Өөрөө өөрсдөө одоо хангалттай хэмжээнд үнэлэхгүй тий. Ингээд одоо дөржөө бит хоёр байлаа гэж бодоход бит хоёр магадгүй адилхан ч гэж байна. Магадгүй би зарим талаараа илүү эсвэл дутуу байгаа гэсээрнээ бид нар өөрсдөө жоохон доошин татаад илүү л ингээд бэлтжиж бүх юмыг илүү сайн мэдчихэж одоо би дараагийн төвшөндөө очино би тэрэнд одоо плайдж болно тэр ажлаа өөрчилж болно гэж тэр ер нь бол ихэнх өөрсдөө өөрийгөө л хойшин татаад байгаа юм шиг санагдаад байхгүй. Одоо тэгээд ганцхан миний жишээн дээр ч ингээд тойрны хамт ажиллаж исэн ч юм уу найз нөхдөөсөө харахаар бүгдээрээ одоо ялангуяа Монгол эмэгтэйчүүд айгүй мундаг гүйцэтгэл сайтай, цагийн менежмент сайтай, өөрсдөө ингээд дайчилдаг, хөгжүүлдэг, бүтээмж өндөртэй гэдэг ингээд айгүй сайн байгаа байхгүй. Тэгсээр нэ ингээд хүртэх ёстой юм аа сайн ингээд хүсч асуухгүй гээл яг тэр байгаа дээр байгаа л хин нэгэн яг цаг нь болохоор намайг айгүй сайхан олж хараад тэгэл надад гоё боломжийг өгөх юм шиг хүлээгээд идэх байхгүй. Тэгэхгүй өөрсдөө ч өөрсдөө хөгжүүлэн тэрнийхээ ирээр ч гэсэн тэмүүлэлттэй ингээд байгаад байх хэрэгтэй юм шиг л одоо тодорхой хэмжээний амбиц хэрэгтэй л юм шиг санагдав. Одоо амбиц хэрэг айгу онцгүй ярьдаг шүү дээ. Одоо карьер хөөх эсвэл амбицлах гэхээр илүү муу үг юмуд юм шиг сонсогддог. Гэтэ эдгээр ч үдээсээ муу үг биш аа. Ялангуяа эмэгтэйчүүдэд бараг илүү хэрэгтэй. Би илүү амбицтай байж өөрөө угаасаа би дарцсан байгаа шүү дээ, тий. Тэгэхээр чи би тэр дарцнаас илүү нөгөө байх ёстойтой очихын тулд илүү их амбицтай юм шиг илүү их нөгөө өөрийнхөө юу хүсэж байгаа сонирхож байгаа сайн илэрхийлж ижил би байх ёстой газар байх юм шиг санагдаад байдаг. Амбиц гэхээр яг нөгөө Монгол хэл дээр ойлгох утга нь жоохон сөрөг талдаад амгаалцсан. Ингээд чадахгүй юм байж худлаа ингээд дээшээ ихийг санаад байдаг гэдэг утгаараа ойлгогдсон. Гэхдээ яг үүндээ зүгээр л өндөр хүсэл эрмэлзэлтэй өөрийгөө хөгжүүлэх тэр зорилгынхон төлөө тууштай явж байгаа гэсэн утга байдаг шүү дээ. Би саяны асуултаа дахиад тавьгаад одоо Япон менежменттэй компанид ажиллахад одоо таны харснаар одоо их давуу тал нь юу байдığım болоо? Тийм. Mobicom-д ажиллаж байхад бас миний яг шууд удирлаа дандаа Япон хүмүүс байж таарсан. Мэдээ 5 6 Япон байгаа хаа. Тэгээд ер нь бол Япон хүмүүстэй менежменттэй ажиллаад айгу сурцсан ч юм уу арга барилын анханасаа ингээл Японд ажилласан болохоор өвөгдлөнд ийм л байд юм байна гэдээ өөрийгөө би илүү дасгацсан гэж магадгүй. Тэг яг давуу тал нь гэх юм бол ер нь бол айгүй тийм нөгөө нэг цаг хугацаанд яас би яг өөрийнхөө ажлыг хийгээл байж хад бол нэг тийм одоо элдв асуудал гарах магадлал багтай. Одоо Япон хүмүүс айгүй тийм нөгөө нэг зарчимж дээрээс нь хөдөлмөрч тэгээд юмыг бол ер нь чанартай нарийн нямба ингээ хийдэг талтай. Тэгэхээр тэр тал дээр бол айгүй хэм сурсан гэж би өөрийгөө боддоо шүү дээ. За эмэгтэйчүүдтэй холбоотой карьертэй холбоотой асуудлуудыг илүү одоо яг хуу сонсогчд маань янз бүрийн мэдээлэлтэй байгаа болохоор арай ойлгомжтой ярихын тулд за залуу мэрэгчлэлтний хувьд дунд шатны менежерийн хувьд за магадгүй захирал эмэгтэйчүүдийн хувьд тулгарч болох асуудлуудыг хүндхийг зорж байна. За жишээ нь карьераа эхлүүлээд удаагүй байгаа эмэгтэйчүүд мэдээж одоо ажил дээрээ өөрийгөө хөгжүүлэх тал дээр магадгүй ямар алдаа гараад идэм бол таны ажигласан зүйл юу вэ? Таны туршлагаас харахад эмэгтэйчүүдийг бас тэр аргашил татаад байгаа карьер дээр ямар нийтлэг асуудал тулгардаг юм болоо таны ажиглалт юу байв? Яг энэ чиглэлээр нэг манай таньдаг найзууд зоримог эмэгтэйгээд аюу гой номыг орчуулад гаргацсан байгаа байхгүй. Тэгээ хүмүүс ялангуяа эмэгтэйчүүд бол тэр номыг нэг боломж гараад аваад уншаарай гэж зөвлөмөрөө. Тэр номыг уншаад би өстэй маш олон баг 10-аад асуудал өгдөг байхгүй. Тэгээ яг л саяны өөрөө чи асуултанд хариулах. Тэгээ эмэгтэй хүн яг ингээд ажлын байр карьерийн хувьд ямар асуудлуудтай тулгардаг вэ? Тэрийг ингээд жишээтэйгээр жижигхэн түүхүүдээр ингээд тайлбарласан. Тэгээ тэр 10 асуудлаар надад баг би тэр 10-ын 7-8 надад байсан байхгүй. За жишээлбэл одоо миний түрүүний хэлсэн те одоо яг өөрөө бэлэн болж иж дараагийн юмд ингээд гарна гэж боддог. Өөрийгөө ингээд хангалттай илэрхийлдэггүй. Хин нэгэн өөрийгөө анзаараад одоо үр дүнгийн үнэлээд өөртөө нэг анхаарал тавина гэж боддог. Гэтэл амьдрал дээр ч н одоо өөрсдөө хүний нөөцийн нэг мэрэгжилтэн менежер ч юм уу эсвэл шууд удирдлага нь өөрийн гэсэн проблемтай асуудалтай тий.
Тэгээ өөрөө мэдгүй дараагийн тушаалдаа яаж авах уу, энэ хийж байгаа ажил төслүүдэд яаж илүү менеж хийх үү, доороо хүмүүсээ яаж одоо бүтээмжтэй байх уу гэдэг өөрийн тэгээ дээрэс нь хувийн амьдрал ч юм ингээд өөрийн гэсэн асуудлуудтай тэрийг шийдэхгээ явж байгаа хүн яхаараа тэр одоо доор нь ажиллаж 10 20 хүний нэг тэг цэцэрлэг ингээл өдөр болгон за энэ хүн энэ төсөл дээр аягүй сайн ажиллаа. Энэ дээрээс аягүй гоё итгэж чармаалт гаргачлаа да. Энийг хурдан удаа хийлээгээд байнга ингээ хойноос нь анзаараа байж гин гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр яг л тэр өөрийнхөө ажлын байран дээр байгаа хүмүүсээ өөрийгөө илүү нөгөө хийсэн бүтээснээ ингээ илэрхийлээд таниулаа за би юм ажил дээр ийм ингээд одоо нөгөө тайлагнах хэрэгтэй юм шиг байна. Тэгээ энэ заавал нэг тийм хүний ая тал засж гэн ч гэдэг юм уу те эсвэл амбицлж гэн бусад хүмүүсийнхаа ингээд араар ингээд юм үйл ажиллагаа явуулж гэн гэсэн үг биш шүү дээ. Өөрийнхөө л хийж байгаа юмыг илүү сайн ойлгуулах зорилготой. Тэгээ тэр тал дээр болохоор ихэнх одоо эмэгтэйчүүд маань жоохон юутай учир дутагдaltaй юм уу эсвэл сайжруулах хэрэгтэй юм шиг санагдтыг. Би ухаалаг ажиллах нь гэдэг ном орчуулсан BTLU гэдэг зохиогч юм. Мэдж байгаа зүйлээ хурал дээр хилдэггүй бас тий намайг юу ч чухал гэж санаа зовоод суугаад байдаг. Гэтэл яг үүндээ бас бурууч бай, зөвч бай өөрийнхөө нэр тухайн асуудал дээр үзэл бодлоо аягүй сайн илэрхийлэх ёстой гэдэг санаа гардаг юм л та. Энэ дээр та юу хэлэх вэ? За магадгүй одоо хит ерөнхий санагдаад ээж магадгүй ямар үйлдэлээс эхлэх ёстой вэ жишээ нь эмэгтэйчүүд. Одоо тэр ажил дээрээ үнэхээр өөрийнхөө чадж байгааг харуулад ажил дээрээ ч гэсэн одоо инпут буюу одоо хөв нэмрээ өшөө сайжруулах тал дээр магадгүй энгийн үйлдэл дадал юу байж болох вэ? Энэ дээр бол нөгөө ширээн дээр ойртож суухаас эхэлнэ гэдэг дээ шүү дээ. Бас нөгөө Ленин ингээд өөдөө тэмүүлгээд ном байдаг. Тэрийг бас тэр номыг би анх уншиж л ер нь одоо энэ эмэгтэйчүүдийн эрэхтэй ингээд карьер амжилттай байх талаар анхны ойлголт авчихсан байхгүй. Тэгээ тэн дээр бол хамгийн тэр нөгөө нэг дон гэж орсон хизээч мартдаггүй зүйл бол тэр ширээн дээр л ойрхон суух. Одоо ялангуяа миний хувьд гэх юм бол би Mobicom-д ажиллаж байхдаа туузын нарийн бичиг тэгэл ер нь нэлээ топ менежменттэй ойрхон ажилладаг байсан. Тэгээ Японд байгаа бас хөрөнгө оруулагчтай байнга тайлан мэдээ хийх, тэгээд улирлын нөгөө туузын хуралмал дээр ингээ орох гэх тийм хэрэгцээ шаардлага ихтэй. Тэнгүүд тэр өрөөнд хөвчлэн л ингээ эрэгтэй хүмүүс олон байх магадaltaй. Ихэнх тохиолдолд би тэгээ надаас гадна 1-2 ч юм эмэгтэй хүн байдаг. Тохиолдол маш их олон байсан байхгүй. Тэгээ би болохоор эхэндээ ингээ өөрийгөө анзаарахаар ердөөсөө ширээнд суух сонирхолгүй. За яг би энэ хойдлын арын игнэний ингээ сандалд суучи. Тэгээд тэн дээр нэг тэгээ өөрийнхөө тэмдэглэлийн дэвтрийг бариад ингээд хэрвээ хэн нэгэн тэр ширээн дараа хүмүүс мэдхгүй мөртлөө би мэддэг юм бахан бол би ингээд хойноос гараа өргөд хилдэг ч юм уу тийм байсан байхгүй. Тэгээ тэр номыг унсны дараа ер нь би айгүй зориг гаргаад эхний ээлжин ширээн дээр орох очиж сууч. Тэр чинь одоо бусад бүх хүмүүстэй адил тэнцүү гэдгээ би биеийнхээ хилэмжээр хэлж байгаа гэсэн үг болчих жоох байхгүй. За тэрний дараа нэгэн ширээн дээр авах юм чи тэгэл дүмбигээ суугаад ахчихсан шүү дээ. Тэгэхээр ямар ч хэсэг ингээд өөрийнхөө үзэл бодлыг хэлээд асуулт гарах юм бол хариулаад эхлээд бол асуултанд хариулж эхэлнэ. Дараад нь болохоор яг миний мэддэг хамааралтай сэдв байх юм бол энэ дээр би өөрийнхөө бодлыг хэлэх гэсэн юм аа. Өмнө нь бол ингэж ийсэн ийм байл зүгээр юм шиг надад санагдаж байна гэл. Тэгээ эн чинь яг бид нэр ботхороо яг миний энэ одоо энэ санал одоо тийм амар чухал уу өстэй хамгийн тийм гоё шилдэг санал мөн үү тэргээл бодоод тах юм бол тийм шээ. Гэхдээ бусад хүмүүс ч гэсэн хамгийн тэр бест шилдэг юм хэлэхгүй байгаа байхгүй. Гэхдээ энэ чинь нэгэд давтж байгаа биш нэг арай нэг нэмэлт юм хэлээл миний л үнцөг тэгээд тэрийг ярьж байгаа асуудалд одоо тус нэмэр болно гэдгийг л би зоригтойгоор хэлж байгаа. Тэгэхээр ердөөсөө айд сандраад эсвэл энэ одоо хамгийн чухал уу энэ яг хэрэгтэй юу гэж ердөөсөө бодох шаардлагагүй юм шиг санагдсан. Тэгэхээр эмэгтэйчүүд карьер дээр ажил хөдөлмөрийн талбар дээр ингээ эрэгтэйчүүдтэй яг энэ тэнцүү өрсөлдөе гэхээр урд нь айгүй олон саад байдаг те гэрээ ажил, ар гэр тэгээд хүүхэд гээл тэгээд ингээд илүү их цаг зарцуулж иж эрэгтэйчүүдтэй ингээ ижил төвшөнд явхад илүү хүндрэлтэй байдаг гэдээ одоо судалгаа ер нь бол мэдээлэл их байгаа боловч бас өөрсдөөс нь шалтгаалж байгаа юмнууд олон байгаагийн нэг нь одоо саяны жишээ болов гэж бас харж байна л да. Өөр таны харсан одоо эмэгтэйчүүдийг карьерийн хувьд ингээд аргашин татаад байдаг магадгүй буруу ойлголт, буруу дадал хөвшил тийм зүйл та юу танд анзаарсан зүйл байна уу? Саяныхтай бас нэг харь толботой юм ярихад бас эмэгтэйчүүд ер нь нийтлэг алддаг алдаа нөгөө жижигрүүлэх гэдэг ингээд тийм нэг нэр томьёо байгаа байхгүй юу? Тэр нь болохоор яг өөрийнхөө үзэл бодол ч юм уу байгаа бүх юмаа ингээд аль болох ингээд жижигхэн байх гээд юугаад гэдэг. За чи би жишээ хэлээ. Жишээлбэл нэг юм хэлэхээр өөрийнхөө үзэл бодлыг хэлэхээр энэ нэг чухал биш ахалтаа ч гэдэг юм уу.
нэг юм хэлж болох уу, энэ дээр нэг юм байж болох юм гэх. Тэнгүүд одоо миний хэлэх гэж байгаа санаа бүрэн хүчээрээ очихгүй тэрийг би өөр талын ингээд аваад нэг хэрэггүй би ер нь хэрэггүй юм ярьж байгаа энийг жоохон абуул аваарай гэдэг мессеж давхар өгöd байгаа байхгүй. Ер нь тэрх ямар ч шаардлага байхгүй. Нэг дамнаас унах чам чинь ингээ гаргаад тэр нь болохоор одоо үзэл бодлоо илэрхийлэхдээ тэг жижигрүүлж байгаа нэг хэлбэр. Гэтэ яг би бол ингэж ойлгож байна. Саяны хоёр чимд жишээн дээр ярихад бол ганцхан эмэгтэйчүүд гэлтгүү те эртний хүмүүс ч гэсэн тохиолддог жишээ л те. Ерөнхийдөө хурал сухараач гэдэг юм уу. За би нэг оролцохгүй юм чинь хойгоор суужий гэж байр суурьтай хүмүүс маш их байдаг шүү дээ те. Тийм байх хэрэггүй юм байна. Урд суух хэрэгтэй юм байна. За мөн дуурж байгаа бол зөрөгтэй дуурах хэрэгтэй юм байна. Өөрийнхөө яриаг богиносгоо те. За би жижигхэн нэг юм хэлчих гэж хэлж байгаа юм бол тэр бол хүчгүй болох магадлал маш өндөр юм байна шүү дээ тий. Гэхдээ сая нэг ийм яриа харагдчихлаа л доо. Та бол жишээ нь төлөвлөлтөөр одоо мэрэгсэн шүү дээ тий. Ажлыг төлөвлөх гэдэг зүйл төр. Эмэгтэйчүүдийн яг бодит кейсээр бол одоо Монголд одоо их сургууль төгсөж байгаа хүмүүсийн бараг л 60% нь бараг эмэгтэйчүүд байгаа шүү дээ тий. Дийлэх хүн. Тэгсэн мөртлөөсөө тэр төгсөөд ажил карьераа эхлээд байж хата ар гэр бүлтэй болоод хүүхэдтэй болдог. Тэгэл 2 жил хүүхдээ харахаас эхлүүлээд одоо карьерийн үе жоохон уналт эхэлдэг гэж өөрсдөө боддог. Бодит амьдрал дээрсэн юм тохиолдоод байдаг. Ер нь хүүхдээ бодно гэдэг угаасаа мэдж байгаа учраас бол би энэ дунд нь 2 жил ингэхдээ би ийм юм хийж амжуулна ч гэж юм ингэж төлөвлөх хэрэгтэй юм уу? Та энэ дээр зөвлөгөө өгөөш. Тийм энэ гэр бүл төлөвлөлт, карьер төлөвлөлт гэж ер нь нэлээд хэцүү асуудал. Би бас энэ тал дээр нэг амар өөрийгөө амар сайн гэж боддог болохоор сайн хэлж чадхааргүй л. Гэхдээ ер нь бол ерөнхий байдлаар нь бодох юм бол одоо өөр хүүхэд гаргаад тий ар гэртээ илүү цаг гаргалаа гэж бодоод тэр нь яг карьер ч юм уу өөрийнх нь хувь хүний хөгжлөөс бол ердөөсөө хойшоо суух те илүү дутуу байх ч юм уу тийм шалтгаан огт болохсгүй. Одоо их хвчлэн ингээл ажил дээр апплайд жаа одоо хүмүүсийн ярианаас сонсоо те одоо хүний нөөц нь асуудаг шүү дээ. Одоо ойрын хугацааны гэр бүлтэй болох төлөвлөгөө байна уу, найз залуутай гэж байна. Тэгэхээр удахгүй гэрлэн гэсэн үг үү? Гэрлэн идэх чинь хүүхэдтэй болно гэсэн үг үү? Тэгэхээр чи ингээд доктор сурчлалтай байхгүй юм биш үү гэдэг. Уг нь бол ийм их асуултууд ер нь асуудаг ёсгүй. Тэр хүнийг яагаад ер нь тэр эмэгтэйгийнхэн төлөө эсвэл нөхөн үржихүү одоо тийм үүрэгтэйгийнхэн төлөө ажлын юу яаж яг л өөрийнх нь ур чадвар те яг энэ ажлыг сайн хугацаанд хийж чадчихэв үү гэдгийг эрэгтэй эмэгтэй хүүсээс нь ялгарлуул гэж үнэлж дүгнээр байгаа байхгүй. Гэхдээ яг амьдрал дээр бол аюул болон тийм зүйл болдог юм шиг санагдсан. Тэгэхээр эмэгтэйчүүд маань өөрсдөө ч гэсэн тэрэнд яг угаасаа юм байх хэвээр ингэдэл юм чин гэж хүлээж авахгүйгээр яг тэр өөрийнхөө л нэг ур чадвар туршлага дээр үндэслээд тэрийгээ одоо нэхэж шаардлага тавих хэрэгтэй. Тэгээ тэрийгээ бас илүү зоригтой хийгээсэй л гэж хүсэж байна. За дэлхийн одоо олимпиад ч юм уу мундаг амжилт гаргасан, дэлхийн аваргууд алтан медаль авсан тамирчид хүртэл дасгалжуулагчтай байдгийн адилаар бид нар одоо ажил хөдөлмөрийн талбарт бас өөрийгөө хөгжүүлэх гэж явж байгаа хүмүүс ментортой байх хэрэгтэй гэдэг ойлголт бас Монголд их төгж ин л да. Коуч нар гэж гарч ирж байна. За нэтворкинг гэж чухал асуудлууд байна. За эмэгтэйчүүд өөрсдийгөө хөгжүүлэх, карьераа ахиулах тал дээр энэ асуудлуудыг карьер одоо ментор, коуч гэдэг тал дээр ер нь ямар өнцгөөс нь харах хэрэгтэй юм бол та энийг юу гэж хардаг вэ? За менторшип гэхээр миний бодлоор одоо эхэндээ болохоор за нэг л хүн ингээ байгаа тэр үнээр хамаг юмаа заалгаал тэ зүг чигээ тодорхойлуулъя бол амар юм шиг санагдчихсэн байхгүй хамгийн ихний ойлголт. Одоо ингээ сүүлд ингээ бодоод судлаад тахаар ер нь заавал яг нэг хүн байх албагүй. Ер нь албан ёсны за би менти, та миний ментор шүү гэж зарлаад тийм нэг official албан ёсны статус ч байх албагүй. Гэхдээ одоо чиглэлээр би маш олон ментортэй байж болж байгаа байхгүй юу? Ажил мэргэжлийн үед ажлын маань ихчээс би одоо юм асуугаал зөвлөл ярих юм бол би тэр хүнийг ментор, та миний ментор шүү гэж зарлаагүй байсан ч гэсэн тэр хүн миний менторын үргэл гүйцэтгэж байгаа байхгүй юу? За тэнгууд одоо шиг бишрэлж байд юм уу? Эсвэл нэтворкинг гэдэг юм уу эмэгтэйчүүдийн асуудлаар би найзтайгаа ярьлаа тэр үний ментор болчиход байгаа байхгүй. Гэхдээ ингээд ботхоор ингээд хитрхийн ингээд бүх юмыг дэндүү дэлгэрэнгүй болгочихж байгаа юм шиг санагдчих магадгүй. Гэхдээ гол санаа нөх юм бол маш олон чиглэлээр би зөндөө хүмүүсээс юм сурж олно. Тэгэхээр байнгын л байдаг холбогддог хүрээллээсээ илүү давж олон хүмүүсээс мэдээлэл авч олон хүмүүсээс сурах хэрэгтэй. Тэгж бас өөрөө эрэлхийлэх тийм боломжуудыг эрэлхийлэх хэрэгтэй гэж боддог байхгүй. Жишээлбэл би өнгөрсөн жил нөгөө мямар тахта яг л бас нөгөө нэг хөл хорой болоо гэрээсээ гарахгүй хэдэн сар байж байгаа. Тэр хугацаа би нэлээд үр дүнтэй өнгөрөөсөн. Тэгээд LinkedIn-ээр бол ерөнхийдөө айгүй олон хүмүүстэй харилцъя гэл. Би одоо миний нөгөө өгдөг шалгалт CFA-гээ шалгалт байгаа. Тэгээд CFA өгсөн баруунд ажиллаж байгаа, Европ бол Америкт ажиллаж байгаа ямар хүмүүсүүд байна гэж хайхаар угаасаа гараад ирж байгаа байхгүй.
Тэгээ хүмүүс рүү ингээд бичээ за би өөр ийм туршлагатай юм юм аа. Өөртөө ч нэг холбогдоод юм асуух гэсэн одоо туршлагын судлах гэсэн юм аа. 30 минут байна үгээд тэнгууд ихэнх хүмүүс дандаа тийм айгу бусдад туслах тийм сэтгэлтэй тэрэнд юрдээс нэг хойшоо суудгүй тийм байгаа байхгүй. Тэгэхээр 30 минут нь цаг болоод тэрэн дараагийн одоо байнгын тодорхой давтамжтай хурлуулаад тэр одоо юунаас айгүй хэм сурж байгаа байхгүй. Тэгээ ганцхан ажил мэргэжил гэхгүй одоо айгүй талаг спортын хүн байлаа гэж бодъё те. Яаж та одоо ингэж спортч бол ингэж сахилах байх шаардлагатай ийм юу те би та энэ дээр бол яадаг вэ гэж асууж болно шүү дээ. Эсвэл одоо аюу гой савн хийдэг ч юм уу гар урал хийдэг найзаасаа ингээд би тэр талаар мэдлэггүй юм чинь асууж болно. Тэгэл энэ иймэрхүү байдлаар л заавал нэг хэвэнд баригдуулахгүйгээр л сурах юм байна гэж би ойлгоод байгаа шүү сүүлийн үед. Ер нь ингээд танилын хүрээгээ хийхгүй өргөжүүлэхгүй тэгээд нэтворкинг хийхгүй бол нөгөө л бидний харилцдаг хуучин одоо угасаал таньдаг найз нөхөд ойр тойрны хүмүүс хооронд солилцож байгаа мэдээлэл нөгөө л хуучин мэдээлэл байдаг гинэ. Харин ингээд өөр шинэ хүмүүстэй танилцаад одоо жишээ нь болдоо битэрийн нэг жишээ бас тийм байгаа хгүй тантай бас ингээд битэр өмнө уулзж байгаагүй хэрнээ подкаст бичээ сууж байгаа маань бас л ингээд нэг өөр шинэ үнцэг нэг өөр шинэ мэдээлэл болж байгаа байхгүй. Энэ утгаараа подкаст маань манай сонсогчдод төдийгүй манай хөтлөж байгаа хөтлөгч нар ч гэсэн өөрсдөд маань бас их туршлага гоё шинэ туршлага болдог шинэ мэдээлэл авдаг гэдэг утгаараа бид нар бас хүнд хэрэгтэй юм хийгээд байгаамаа гэдэг утгаараа бид нарт аягүй гоё сэтгэл хаамж өгдөг л дөө. Энэ өнцгөөс нь бас хараад үзвэл сонирхолтой юм болов уу гэж харж байна. Танаас дараагийн асуух байгаа миний зүйл юу вэ гэхээр та одоо ингээд Монголд ажиллаж байна те. Тэгсэн хэрнээ Япон компани Мьянмарт хэрэгжүүлж байгаа төсөл хөрөнгө оруулалт дээр нь Монголоос ингээд ажиллаж байна. Тэгэхээр бид нар ер нь зүгээр Монголын компаниудаараа өөрсдийгөө хязгаарлаад авахгүйгээр ингээд ирээдүйд ингээд маш гоё ийм төвшний ажил хийхэд таны хувьд ер нь их бэлтгэлтэй туршлагатай байсан нь нөлөөлв үү? Ер нь одоогийн энэ карьертаа хүрэхэд те таны тууштай байсан чинь нөлөөлв үү? Та ер нь юу гэж хардаг вэ? Анх чинь би тэгэл Монголдо төгсөөл Монголдо ажиллаад тэгээд ерөнхийдөө бол ирээдүйн карьераа ч гэсэн Монголдо л хардаг байлаа шүү дээ. Одоо дараагийн том компани юу вэ? Нэмсээс үү би хаана ажиллах вэ гэж тэгжил яаж аахгүй. Тэгээд нөгөө нэг Америк руу яваа сураад тэгээд тэндээ бас яг төгсгийнхөө үед дадлага хийсэн. Одоо яг нэг юм финтекийн чиглэлээр маш олон улсуудад охин компани байгуулсан, эсвэл хөрөнгө оруулсан тийм глобал NGO байсан байхгүй юу? Тэгээд тэнд ажиллаад тэгээд тэнд нэг 2 сар орчим дадлага хийсэн. Тэгээд би бодож байгаа байхгүй. За ингээм Монголд л ажиллаж исэн туршлагатай, тийм амар сайн англи хэлтэй хүн очиод ажил хийхээр тэд нар л амар байгаад би яаж одоо ажил хийнэ? Яана гэл ингээл айгүйх жоохон тодорхой хэмжээний айдастай байсан. Тэгээ 2 сарын дараа юу гэж дүгнсэн бэ гэхээр ер нь хаа газрын ажил ер нь адилхан юм байна да. Гол нь нэг хідэн одоо ур чадвар, ажлын одоо мэргэжлийн ур чадвар дээрэс нь тэг хувийн хандлага амар чухал байгаа байхгүй. Хаан ч утсан би ямар зорилгоор тэг ямар одоо үр дүнд хүрэх гээд ажиллаж байна. Тэгээ тэрний одоо нэг спонсор тэр төслийг ч юм уу бизнес хийж байгаа нэг хүмүүс байгаа. Тэд нар чинь нэг юм руу зорж байгаа шүү дээ. Тэгэхээр би яг тэрнтэй л өөрийнхөө одоо гүйцэтгэлийг өөрийнхөө чиглэлийг ингэж нэг чиглэлд болгомоор байгаа байхгүй. Тэгээд бодгошон бол ингээ бүтээмжтэй гараа. Тэг ер нь бол хаа газар ажил адилхан юм байна. Надад яг юм хандлага ур чадвар байхад заавал Америкч гэхгүй ер нь бол дэлхийн аль ч улсад ажиллах боломжтой юм байна штэ гэдэг тийм анхны сэтэл төрсөн байхгүй. Тэгээд ботсны дараа ч нь бол ингээд ер нь дэлхийд илүү хавтгаа болчихж байгаа байхгүй. Харин тий ялангуяа одоо энэ ковидос болоод бүр тийм болж байна. Миний бодлоор бол хаанхын ч ажлыг хаанаас ч хийж болно тий. Одоо зүүн өмнөд Азиас Америк ажлыг хийж болно, Европт ч Монголын ажлыг хийж болно. Тэгээд дотор жинхнээс хавтаа болж байгаа байхгүй. Тэгэхээр аль болох тийм нөгөө өргөн цар үрэн глобал сэтгэх хэрэгтэй юм шиг байна. Тэгээд мэдээж англи хэл хэрэгтэй, хандлага зөв хандлага хэрэгтэй. Дээрээс нь яг тэр мэргэжлийн ур чадвараа яг юуг ямар ур чадварыг би зарж чадах юм те. Одоо ингэцүүлээ ур чадвар байлаа. Тэрийг нэг Европын ч юм уу Францын нэг компани ингээл окей чиний хийж чадах юм бол би чамайг ажилуулъя $100,000 цалинтай гэж зархаар миний тэр нөгөө уур чадвараа нь юу вэ гэдгийг бодох хэрэгтэй байхгүй. Тийм байх юм бол тэрийг улам сайхан өнгөлөөд илүү сайжруулад явах хэрэгтэй байх. Байхгүй эсвэл арай тутмаг байгаа бол яг одооны түвшнөөс эхлээд яаж тэрлүү ингээд жоохон зогсолтгүйгээр хүрэх вэ гэдэг дээрээ л ингээл ажиллах. Гэхдээ яг хүн болгон заавал нэг гадаад ажиллаж байхгүй хүн болгоны зорилго өөр л дөө. Яг тэгээд сонирхож байгаа хүмүүст гэж хэлэхэд би таны ажлыг үзэж яхад нэг төлөвлөлтийг хийхдээ том зорилгоо мэдээж тавиад
тэрийг нааш нь ингээд татаж төлөвлөдөг гэд ярьж ирсэн. Магадгүй манай эмэгтэйчүүдэд бас туршлага болох болов. За магадгүй тухайн мэрэгчлэрээ ийм зэрэгт хүрнэ одоо тийм ийм орлоготой боломж гэдэг юм уу хүний зорилго юу ч байж болно. Энийгээ тэгээ нааш нь татаад өдөр тутмын хөвшил рүүгээ ингээд суулгахад анхаарах ёстой зүйл таны анзаарснаар юу байв? Нэлээд хэдэн жилийн өмнөөс тэгж төлөвлөгөө гаргаж ажиллая гэж шийдээ. Тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө гайгүй тасралтгүй хийгээ явж байгаа. Яг хөө зарим үеүүдэд нас сатаараа жоохон эрчим сулрах тохиол байна. Гэхдээ ерөнхийдөө бол тэр чигээ хадгалж байгаа. Тэгээд миний хувьд болохоор яг чиний хэлснээр эхлээд нэг 5 жилийн дараа би ер нь хаана байх юм шиг байна. Мэдээж яг таг төлөвлөж чадахгүй. Гэхдээ ерөнхий энэ чиглэл нэг иймэрхүү байр сууритай ингэж харагдаад ийм мэдрэмжтэй ингэ цэцэрлэг гэдэг хүн байж ах юм шиг байна гэд нэг тийм төсөөлөлт болж байгаа байхгүй юу. За тэрэндээ хүрэхэд бол ингээд 3 жил 1 жил гээд найшлуулсан. Мэдээж хамгийн ойрхон нь болохоор 1 жил шүү дээ. Яг одоо 2021 онд би юун дээрээ сайжирсан байх юм те. Ганцхан нөгөө нэг ажил мэргэжлэхэд авахгүй нөгөө хувь хүний хөгжилтэй одоо эрүүл мэнд гэж бусад юмнуудаа бас аль болох оруулах хичээдэг л те. Тэгээд миний анзаарснаар ихэнх одоо бидний нийтлэг гаргадаг алдаа гэх юм бол жил болгон хүн болгон төлөвлөд ташаа байгаа. За шинэ жилдээ оны сүүлээр за их жил тэгнэ, тим амжилтанд хүрнэ, тэдүү дадсгал хийнэ, англи хэлээ сайжруулнаа гэд гол нь ингээд тэр төлөвлөгөө нэг хэдхэн сарын дараа бүр орд тас алга болчиход байгаа байхгүй юу. Тий. Уг нь би тийм төлөвлөж ийсэн. Өнгөрсөн жил 50-наас гарна гэсэн чи яг тэрийгэ тэр зорилгоо тавьсан явж ин гэдэг яг тиймэрхүү яриа зөндөө сонсогддог шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр бол миний нөгөө ганц олсон хайк нь одоо арга чаргана гэдэг юм бол яг тэр он төгсөөл зорилго тодорхой, юу их нь тодорхой. Тэгээ тэрийгэл эхний 1-2 сар яс хиймээр байгаа байхгүй юу. Одоо би англи хэлээ сурнаа, эсвэл шинэ үгийн баялгаа дээшлүүлнэ гэх юм бол одоо өдөр болоо хэдэн үг сурдیں۔ Тэ эсвэл дасгал хийнэ л гэдэг юм бол тэрийгэл 1-2 дугаар сар дээр айл болох хэвээр хүчилж байгаа ч хамаагүй хийх хэрэгтэй. Тэгээ мэдээж ингээ байнга 100% төгсөнө гэж байхгүй. Тэгээ алдаж онсон ч гэсэн ингээд замхарчлаа гэхгүй буцаал айл болох нөгөө нэг хөвчлөлтөд ороод хийгээд авах хэрэгтэй байна. Тэгээ 2 сард нэгэнт хийгээд эхэлсэн юм чинь дахиад бүр орд тас алга болох магадлал арай багтай. Ядчил тал нь үлдээд явна. Тэгээ тэр ирчээрээ ингээд үлдсэн хэдэн сартаа ингээ 10 сартаа яваад ахаар чи оны төгсгөл нөө хуримтлалын нэг үр дүн байгаа шүү дээ. Нэг юм тавтан игээл тэр нь одоо маргааш нэглүү сайжраад яваад хахаар оны төгсгөл ямар ч гэсэн үр дүн харагддаг л байгаа. Тэгэхээр миний бол гол юу нь болохоор хүн болгон төлөвлөгөөтэй зорилго тавьж байгаа. Тэрнэр бол асуудал байгаа. Гол нь тэрийгэ хэрэгжүүлэхдээ яг нэг эхний нэг хэдэн сар дээр нь өстө гүрийж аваад аль болох тогтмол өдөр болгон жоохон туслаар хийгээд хөвшүүлэх гэж оролдох хэрэгтэй байгаа. Бичдэм үү, яадын тий. Эсвэл одоо найз нөхөдтэй амталтай юм уу, ямар нэгэн аргаар өөр чинь ямар арга байрал илүү тохирдог байна. Тэрүүгээр л хөвшүүлэх шаардлагатай юм шиг санагдав. Таны Америкт суралцсан талаар Америкт суралцсан туршлагын талаар асуумаар байна л да. Та тэтгэлгээр суралцсан гэж ойлгосон. Ер нь Америкт суралцахад одоо ихний бэлтгэл шатнаасаа ахуулаад анхаарах зүйл юу байв? Та түрүү бас ингээд удаан ажиллаад ирсэн чинь бас шинээр сурах хэрэгтэй байна гэж өөрөө ингээд дотроосоо ойлгоод ингээд алхмаа хийгээд явсан гэж ойлгосон. Энэ талаараа та товчхон ярьж өгөхгүй юу? Тэгээд 15 оноос хойш ер нь сурыг даа гэдэг нэг тийм зорилго одоо өөртөө тавьсан. Тэгээд тэрэнд хүрэхийн тулд яах вэ гэх би бар 15 оноос хойш судалж өөрийгөө бэлдсээр байгаад 2018 онд явсан байхгүй. 3 жил бэлдсэн ба шүү дээ тий. Тийм 3 жил бэлдсэн. За тэр хооронд ч маш олон удаа бараг 4 5 удаа аялсан шалгалт өгж байгаа. Эхний оноонууд нь мэдээж мүү. Тэгээд тэрийг яаж илүү нөгөө сайжруулах уу гэж жаа. Хажуугаар нэгээд нөгөө нэг тийм том тэтгэлгнүүдээ шалгуур үзүүлэлтийг харж байгаа байхгүй тий. Би зүгээр л би ийм мундаг би ажиллаа ингэж хийж гэн. Би айлцын тодорхой оноотой. Тэг яагаад чи намайг авахгүй байгаа гэж асуухаас өмнө энэ одоо тэтгэлэг зарлж байгаа газрууд яг ямар хүн хайгаад байгаа юм болоо. Би тэрэнд нь яаж таарах вэ гэдэг өнцгөөс харах юм бол илүү үр дүнтэй санагдсан. За тэд нэр ихэнх одоо нөгөө тавьдаг шалгуурууд нь мэдээж англи хэлтэй. Гэхдээ одоо сүүлийн үед хараад хаад одоо англи хэлний түвшин бол тийм амар өндөр байха болцсон. Ер нь л очиод ингээд хүмүүстэй тэг харилцаад тэгээд хичээлээ сурах хэмжээний англи хэлтэй хахад болохоор болсон байгаа байхгүй юу? Дээрээс нь тэр хүний хандлага буюу одоо нөгөө бусдаа ингэж хуваалцах тий мэдсэн сурснаа хуваалцах. Дээрээс нийгэмдээ одоо эерэг өөрчлөлтийг бий болох хүсэр сонирхолтой байна уу? Тийм юм хийсэн байна уу? Хийх төлөвлөгөөтэй байна уу гэдгийг нь илүү харж байгаа байхгүй юу? Хард юм шиг байгаа байхгүй юу? Тэгэхэд л би одоо өөрийгөө ингээл яг тэр шалгуураа өнцгөөс харахад ямар байна гэж хараад тэгэл тэр тал дээр би өөрийнхөө түүхийг бүтээсэн л дээ. Тэгэж яах юм бэл.
Та сая нэг нийгэмдээ хуваалцах, тэгээ сурсан мэднээ хуваалцах гэж ярьлаа. Өөрөөр хэлэх юм бол одоо нийгэмдээ тодорхой нөлөө үзүүлэх одоо тодорхой ажил хийсэн байх те одоо магадгүй мэргэжлийн ажлаас гадуур сайн дурын ажилч гэдэг юм уу энийг хардсан юм шиг байна. Таны хувьд одоо жишээ нь энэ тал дээр өөрийгөө хэрхэн бэлдсэн бэ? Тэр анх нөгөө нэг бэлдэж эхлэхэд тэтгэлэг авъя даа гэж судалж эхлэхэд надад тэрэлтээр бол айгүй туршлага байхгүйсэн байхгүй. Яг л нөгөө нэг Mobicom хувийн байгууллагт ороод тэгэл харьцдаг хідэн 20-30 хүнтэйгээ харьцаал ажиллаа хийгээл ингээл баг өөр хүн тэг улс төр тэр гадуур дотор юу болж байгааг ч мэдэхгүй. Яг л тэр нэг вакуум цэцэн тийм нөхцөлтэй айгүй олон жил байсан мэлээ. Тэгээд тэрийг мэдэж авсан. Тэгээд тэрийг мэдэж авчаад ер нь би ямар чиглэлээр илүү одоо энэ community те нийгмийн ажил хийх хэрэгтэй байна. Миний үнд зүйлтэй аль нь илүү ойрхон байна гэл те маш олон чиглэл байгаа шүү дээ. Одоо эмэгтэйчүүдийн эрх ч юм уу чадахжуулал хүүхдийн хүчээр хийлж гэдэг юм уу гэр бүлийн асуудал гээл эсвэл одоо ингээл байшин юу хот байгуулалт гэдэг юм уу маш олон төрлийн асуудал. Эднээс аль нь илүү надтай наалдаж ийн гэж бодохоор ер нь хүүхэд эмэгтэйчүүд бол таарсан байхгүй юу. Тэгээ хүүхэд юу гэхээр бас нэлээ хүн сэдв тэрэн дээр бас би сайн орж чадахгүй. Тэгээд илүү нөгөө эмэгтэйчүүдийн манлал эмэгтэйчүүдийн эрх гэдэг чиглэлийг сонгоод тэгээд юуны өөрчлөлийн төлөөх эмэгтэйчүүд гэдэг төрийн бас байгууллага байдیں۔ Тэднийхээс жил болгон гой зарлагддаг аюулгүй хөтөлбөр байдаг байхгүй одоо эмэгтэйчүүдийн манлал гэдэг сүүлийн жилүүдэд улс төр дэх эмэгтэйчүүдийн манлал гэдэг нэртэй болсон. Тэгээд тэнд ороод ер нь бол миний маш олон чиглэлд миний нүдийг нээсэн. Тэгээд тэрнээс хойш илүү тэр одоо маш олон найзтай болсон. Тэр чиглэлээр одоо идэвхтэй байх гэж хичээж байгаа юм л байгаа. Тэгээд Америкт очингууд угаасаа тэр community work юм уу social юу гэдэг нь айгүй их л мэлээ л дээ. Би чинь тэнд нэг жилийн хугацаатай байхад маш олон тийм арга хэмжээнд оролцож байгаа байхгүй. Community college гэдэг заавал тэр нөгөө санхүүгийн хувьд боломж багтай хүүхдүүдийг сургадаг одоо тийм их сургууль коллеж байлаа гэж одоо тэн дээр очиод одоо туршлага суралцах лекц хийх хүмүүстэй зүгээр ингээд networking хийх тийм хит хэдэн ивентээр очиж байгаа. Зүгээр нөгөө орон гэргүй хүмүүстэй хоол уах тийм фуд банкн дээр очиж ажиллаж байгаа. Эсвэл хүүхдүүдэд одоо илүү л хувцс ч юм уу хэрэглэхгүй юм ингээ богинрүүлээд тэгээд тэрийг ангилж ялгаад яг хэрэгцээтэй хүмүүст нь хүргэдэг гэд маш олон тийм угаасаа тогтцсон тийм систем хөтөлбөрүүд байгаа байхгүй. Тэгээд тэр нь угаасаа миний анзаарснаар Америк хүмүүсийн амьдралынх нь л угаасаа нэлээд нэг хөвшил өөрийгөө болгоод явж байгаа л нийгэмдээ ингээд туслаад угаасаа хэрэгцээ шаардлагатай хүмүүс өндөө байгаа. Тэн дээрээ ингээд туслах үүрэгтэй тэрийг ухамсарлцсан байгаа байхгүй. Та өөрөө корпорацийн санхүү төлөвлөлтөөр өөрөө ингээ мэргэжсэн хөө. Өөрийнхөө хувийн санхүүг одоо төлөвлөх зохицуулах гэр бүлийн санхүү гэдэг ч юм уу те. Энийг аль болох одоо зөв зохицуулах дээр таны одоо сурсан анзаарсан зүйл юу вэ? Одоо магадгүй ингээ зарим нэг менторуудтай зөвлөхүүдтэй яриад байхад бол хүн хэрвээ ингээд их хуримтлал үүсгэж чадахгүй байгаа бол өөртөө байгаа тэр цоорхог эхлээд нөх хэрэгтэй буюу одоо буруу зарцуулаад байгаа чиглэлтэй тэрийгэ засах ёстой гэж хэлдэг юм байлаа. Таны хувьд таны туршлага юу вэ? Хувийн санхүүгийн хувьд юм бол миний аргачлал жоохон тийм экстрим талтай. За. 2000 тэр нөгөө нэг тэтгэлэг энэ төр apply гэж судлахын өмнөхөн бас надад нэлээх мөнгө хуримтлуулах шаардлага гарсан байхгүй яг аргэрийн шалтгаанаар. Тэгээд угаасаа ямар ч сонголт байхгүй. Тэгээ миний гаргасан аргачлал нь болохоор олсон мөнгнөөс хэдэн хувийг би хадгалах боломжтой биш. Хэдэн хувийг би үрэх зайлшгүй шаардлагатай вэ гэдэг өнцгөөс харсан байхгүй. Тэгэхээр за мэдээж ингээд тэрэн дээрээ би өөрөө яг юунд зарцуулах вэ гэдэг чиглэлээ өөртөө тохирчин. За ямар ч гэсэн ингээд орон байр, тэгээ хоол хүнс эрүүл чанартай хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. За эмэгтэй хүнд бол ингээд бас өөр ингэсэн хэрэгцээнүүд байна. Тэрнээсээ бол ингээд гар татж болохгүй. Тэгээд ингэнгүүт ингээд зайлшгүй шаардлагагүй юмнууд нь угаасаа тунаад үлдчихэж байгаа байхгүй тий. Би одоо зөндөө хувцастай байж дахиад яг энийг 2-3-ыг нэмж авах хэрэгтэй юу? Эсвэл ингэх хэрэгтэй юу гэдэг ингэнгүүт нэн чухал биш юмнууд нь угаасаа нөгөө листний гадуур үлдчихсэн юм байлээ. Тэгээд ингээд хэсэг яг тиймэрхүү аргачлалаар яваад исэн чинь яг тэр би нөгөө хадгаламж үүсгэх зорилготой хүрсэн. Тэгээд нэг жил гарам яг тиймэрхүү зарчмаар явсан баха. Дараад нь тэр нөгөө бас хөвшил болоод тогтчтой юм билээ. Зайлшгүй шаардлагатай бишмэн дээр бол нэг заавал үргээд авах шаардлагагүй. Тэгэхээр тэрийг тийм л хувийн санхүүгийн хувьд гэх юм бол. Тэ саяны тэр чи яг тэгж хэлж тэ. Зайлшгүй үрэх шаардлагатай мөнгнүүдэд бичиж жагаад яг тэрийг л зарцуулна. Тэрнээс илүү юм бол зарцуулахгүй л гэсэн үг юм шүү дээ. Тийм яг тэгээ.
Тэгээд бас өөрийгөө бас амар чангалаад авахгүй хаяа урамшуул чагнах хэрэгтэй тий. Тэгэхээр тэр болгоныхоо балансыг хараад одоо ингээд сайхан жишээн дээр манай дүү өндөр болохоор яг над шиг тийм нэг санхүүгөө сахилга таттай байж чаддаг байхгүй. Тэгэл над руу ингээд аваа их чи ийм байвал зүгээрээ надад жишээлбэл автомат вино онгойлгоч байна. Энийг ингээд энэгээр авах юм бол тэд одоо хаага төлдөм байна гэж айгүй гоё дийл юм шиг сонсогдож байгаа байхгүй. Гэхдээ би одоо вино онгойлгоч байхад би тэрийг жоох автоматжуулаад илүү мөнгө өөхнөх хэрэггүй юм шиг миний өнцгөөс. Тэгэхээр ихэнх хүмүүс бол яг тиймэрхүү талыг хараад энэ ч явал гоё юм шүү, энэ ч явал гоё юм шүү гингүүт артлт нь нөгөө нэг өөрсдийнхөө санхүүгийн хуримтлал үүсгэх. Тэгээд мэдээж тэр чинь зүгээр л мөнгөтэй болох зорилготой биш шүү дээ. Ямар нэгэн тийм урт хугацааны нэг тийм зорилго байгаа тий гадаад явж сурах юм уу эсвэл тодорхой хэмжээний тийм санхүүгийн нөөцтэй байж болцшгүй одоо асуудал зориулах шаардлагатай тийм зорилгоор ч хийж болно. Байшин сайн авах юм, хүүхдийнхээ боловсролт явах юм өөр өөрсдийн зорилготой. Тэгээд тэрэндээ хүрэхээс нь л юм жижигхэн юмнууд ингээ ухамслаад идэм шиг санагдаад тий. Туслыг хураавал далаа гэдэг шиг магадгүй бидний нөгөө буруу зарцуулж байгаа мөнгнүүдийг ингээ нийлүүлэх юм бол бас бидний өмнө бас яг тоогоор нь харж байгаагүй тоо байдгийн юм шиг байна. За таны Янгонд ажиллав уу? Мямарт ажилласан сонин сайхнаас бас асууя гэж бодож байна. Та тэндээс ер нь юу сурав? Мэдээж өөр соёлтой газар очоод Монголоос тийс өөр орчин байгаа бах. Та Мямараас ер нь юу сурав? Тийм, Мямарын хамгийн том хот болох Янгон хотод амьдарсан. Бараг 6 сая хүн амтай. Мямар улс өөрөө бараг 56 сая орчим хүн амтай гэдэг. Тэгэхдээ нөгөө бүртгэлгүй хүмүүс айгүйх байдаг гэдэг. Тэгээд ер нь бол ойролцоогоор 60 сая хүн амтай. Тэгэхээр маш том улс байгаа тий. Одоо манай 3 сая хүнтэй харьцуулахад. Тэгээд би тэнд жил амьдрахдаа надад бол айгүй амар амгалан байсан. Ер нь бол нөгөө өөртөө 80 эдэн бурхны шашинтай буддийн одоо шашинтай. Тэгээ бусад шашин бол айгүй цөөхөн. Тэгээ хүмүүс нь ер нь бол айгүй амар амгалан сүүлд зах зээлд орсон ус болоод ч тэр юм уу тийм одоо мөнгөний асуудал те хүмүүсүүд ингээд үзмжээр нь ялах. Тэнд одоо жишээлбэл ямар ч тийм гадаад үзмж тэр юуны асуудал маш цөөхөн байхгүй. Би гудамжаар ингээд гэрээсээ гарлаад явлаа гэхэд баг одоо ямар хувцас өмсөх вүлээ гэж бодох шаардлага байхгүй. Тэнд зүгээр л энэ хүмүүс л явж байгаа байхгүй. Тэгээ нэг бие хүмүүс одоо дотор хүн л явж байгаа болохоос ч гаднах өнгө юу нь болох нэг чухал биш. Тэг хүмүүс нь маш сайхан сэтгэлтэй, айгүй найрсаг, зөөлөн. Тэгээд тэр нь бол айгүй их таалагддаг. Цаг агаараа хувьдах юм бол айгүй халуун штэ. Бүр дандаа л 30 эдэн градус байдаг. Хамгийн хүйтэн ба өөрөөсөө болохоор өвөл гэж нэрлэдэг байгаа байхгүй. Өвөл нь нэг 26 мургаан градустай. Гэхдээ яг тиймэрхүү орчинд байхаар 25 6 градус даардаг болт юм бэлээ. Бэрээс хэрүү оргоод байгаа байхгүй. Тэгээ хүмүүс ханиад манайд төрнө. Тэгээ орчин нөхцөл нь бол ер нь бол цаг уурын хувьд айгүй гоё таатай. Яг хөгжлийнхөө хувьд юм бол Монголоос хөгжил арай багтай. Одоо Монголдо буцаад ирэхэд ядчил энэ зам байшин барилга энэ төр чи айгүй тийм хөгжсөн улсыг харагдаж байгаа байхгүй. Гэхдээ яг тэгээ ардлынхын чанарнаас илүү чухал л та. Тэгэхээр би нэг суур нь бол ингээд айгүй зүв байна. Тэгээд хүмүүс нь бас айгүй тийм нөө улсынхаа ирээдүг бод юм байл авилгал авч байгаа хэсэг нь байгаа. Гэхдээ зарим нэг одоо гадны хөрөнгө оруулалт юм уу гадны оролцоо энэ төр дээр өөрсдөө үндэсний эрх ашиг маш тэргүүн игнээ тавьдаг. Тийм тэр нь бол маш их таалагдсан. Тэгээ ганц харамсалтай нь одоо яг тэгээ зөв чиглэлд удаач хамаагүй явж исэн чинь одоо цэргийн эргэлт болоод яг тэр нөхцөл байдал нь бүр оронгороо эргэжлээд амар харамсалтай. Тэгээд ингэж асуух гэсэн л да бит хоёр нөгөө Мямар улсад одоо та нэг жил ажиллаж амьдралаа шүү дээ тий. Тухайн үед мэдээж бас ганцхан Мямарчууд гэлтгүй Япончууд гэлтгүй бас өөр улс орны хүмүүс бас байсан байх. Тэгээд олон улс орны ингээд соёл иргэншилтэй хүмүүс хамт ажиллахад ер нь ямар байдیں۔ Ер нь бэрхшээлтэй болон давуу талууд нь одоо бас тавс хуваалцаач. Тийм тэр бол надад айгүй сонирхолтой байсан. Яг очиод ажилд орсныхаа дараах ингээд байнгут хурал муралтай ингээд сууж хаад ер нь нэг ширээн дээр 4-5 хүн ажиллаа гэж боддог 4-5 улсынх байх нь бол энүүхэн те. За нэг Монгол сууж гэн тэнгууд нэг Япон бол байж лээ. Нэг Мямар хүн байна. Тэгжээд тэнд нөгөө зүүн өмнөд Азиас ч юм уу эсвэл Америк энтрээс айгүй бол экспатуудтай. Тэгэхээр нэг Малайз ч юм уу нэг энтэг ч юм уу ер нь л байж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр болохоор бид нар нөгөө ингээд гадагшаа авч ажиллана гэхээр англи хэллээ тий амар тийм нэг native дэ унган англи хэлтэй юм шиг айгүй гоё бла бла гэж ярьдаг юм шиг байх хэрэгцээтэй гэж бодож шалгуур тавиад идэв юм шиг. Гэхдээ бүх хүмүүс чинь нөгөө англи хэл чинь хоёр дахь хэл нь болохоор
ер нь ойлголцчихлээ болж байгаа байхгүй. Би өөрийнхөө нэг үзэл санаагаа тэр энтгийг хүнд хэлээд ойлгуулцдаг, Малайзда хэлээд ойлгуулцдаг. Тэр үний имийг ойлгоод бид нар энэ дундын тэр ажиллаж байгаа ажиллаар урагш нь явуулахад саа дотор байхгүй хад тэр хангалттай болчихж байгаа юм шиг санагдаж байна. Тэгээ дээрээс нөгөө соёлын ялгаа гэдэг чинь бас айгүй асуудал байлаа шүү дээ. Анх би нөгөө Америк явж байхдаа ингээд асуулт өгдөө шүү дээ. Одоо ингээд culture shock те соёлын ингээд шок энд орж магадгүй. Тэгэх юм бол ингээд та яаж зохицуулах вэ гэх. Тэгэхээр надад монголчууд чи амар тийм засан зохицох чадвар сайтай. Тэгээд ер нь бол би тиймд орохгүй байх гэл би айгүй тэг бардам бодож исэн байхгүй юу. Тэг яг очингууд угаасаа амьдрал айгүй өөр юусэн. Тэр хүмүүс ингээд ердөөс миний хүлээж байгаа шиг биш өөрөөр behave болоод өөр одоо зан авир гаргаад тэнгуут нь яагаад энэ хүн ингэж байгаа юм болоо гэл ингээд бодож байгаа байхгүй. Тэгээ би сүүлд нь ингээд бодоод өө эн чин тэр хүмүүсээ л угаасаа боддог тэр арга барил нь тэр хүмүүсээ л өөрийнх нь соёл байсан байгаа байхгүй. Тэгэхээр одоо ингээд уус болгон болон ч өөр өөрийн соёлтой. Тэгээ тэрийг нэг менеж хийгээл зохицуулна гэдгээсээ илүү энэ хаанхан аль улсаас ирсэг аль чиглэлийн хүн блэ ямар хөө соёлтой байх магадaltaй вэ гэдгийг нь ойлгоод тэрэнд тааруулаад харьцчих юм бол хамгийн амархан юм шиг санагдсан. Тэр нэг хятадтай бизнес хийж байгаа бол күнсийн сургаалыг нэвт судлаарай гэдээ бас манай өмнөх зочин жишээ татаад ярьж лээсэн. Тэгэхээр энэ айгүй чухал юм байна. Би тантай дараагийн асуулт юу руу чиглэж ийнө гэхээр та өөрөө CFA шалгалтанд бэлдээд тодорхой төвшнүүдийг бол давсан гэж ойлгосон. Тэгэхээр та анх яагаад заавал энэ мэргэжлийн зэргийг ахиулдаг энэ шалгалтыг өгөх ёстой гэж ер нь яг бодсон юм бол мэдээж одоо Bodo Schäfer гэдэг Германы зохиолчийн хэлдгээр бол мэдээж өөрийгөө тухайн чиглэлээрээ аналист, эксперт, мэргэжилтэн болох тийм амбицтай байх ёстой гэж номдоо бичсэн байдаг. Та энэ CFA шалгалт өгсөн талаараа ер нь магадгүй одоо өгөхийг сонирхож байгаа олон залуучууд байгаа бах. Энэ туршлагаасаа хуваалцахгүй юу? Тэгээ анх CFA шалгалтыг 16 оноос өгж эхэлсэн. Тэгээ анхны өгье гэсэн шалтгаан нь за хэдийгээр би одоо ингээ Mobicom гэдэг компанид ажиллаа, тий албан тушаал дахиад карьерөө нэлээд боломжийн явж байна. Гэтэл би насаараа энэ компанид ажиллахгүй шүү дээ, тий. Магадгүй хөдөлмөрийн зах зээлд гарч ил таараа. Тэгэхэд миний одоо тэр яг ингээ бардам ингээ хэлэх тэр цорын ганц одоо ур чадвар юу байх юм бэ? Эсвэл ялгарлал нь юу байх юм бэ гэж бодсон байхгүй. Тэнгүүд ингээд яг тийм тодорхой юм тухайн үед надад байхгүй. Яг хийж байгаа ажлаа би сайн хийж гин гэд хэлэнгүүд тэр чинь бас ингээд илүү нийтлэг болчихж байгаа байхгүй. Ялангуяа одоо нөгөө программист ч юм уу нарийн мэргэжлийн хувьд ялан бидний одоо санхүү менежмент гэдэг чинь ерөнхий. Тэгэхээр би энийг яаж ингэж илүү нарийнс тэ өөрийнхөө ялгуурлалыг бий болох уу гэж бодцоод энэ шалгалтыг судлаад анх өгч эхэлсэн. Тэгээ 3 шаттай 1 2 3 гэ 3 левелтэй байхгүй. Тэгээд ерөнхийдөө шал өөр юмнууд заадгүй анханасаа ингээд нэг суурийг заан тэр суурийгаа арай гүнзгийрүүлж 2 дугаар шатанд байна. Тэрийг яаж амьдрал дээр хэрэгжүүлж ажил болох вэ гэдгийг 3 дугаар шатан дээр ингээд одоо суураасаа ингээд гүнзгээрээ явдаг юмрхүү бүтцтэй. Тэгээд маш олон хүмүүс миний анзаарснаар бол Монголд өгч сонирхож өгч үзэж эхэлж байгаа. Гэхдээ өгөхөөс өмнө гол нь яг аягүй сайн судлах хэрэгтэй. Өөрийнхөө урт хугацааны карьерийн төлөвлөгөөтэй яг наалдж ийн үгүй ээ гэдгийг аягүй сайн судлах хэрэгтэй гэж бодод байт. Яагаад гэвэл эн чинь дор хаяж 3-4 жил авдаг баг нөгөө нэг мэргэжлэр бакалавр хийхдээ тэнцүү хэмжээний цаг хугацаа орно. Тэгээд хүчин чармаалт маш их цаг аван. Дээрээс нь зардал нь ч гэсэн бас нэлээд өндөр. Нэг удаагийн шалгалт баг $1000 орчим. Тэгээд бүх левелүүдтэй асуудалгүй ингээд тэнцээд яваад ажил хийж байгаа байхгүй. Зарим хүмүүс ингээд нэг левел дээр унаал гэх юм бол дараа жилийн хүлээгээ дахиад өгөх хэрэгцээтэй болно. Тэгэхээр маш их хэмжээний коммитмент одоо шаарддаг болохоор өгч эхлэхээс өмнө аягүй сайн бодох хэрэгтэй л гэж би боддیں۔ Тэгээд яг иймэрхүү шалгалт өгөхөөр ямар давуу талтай юм бэ гэд одоо харахаар хэд хэдэн давуу тал би одоо анзаараад ажиллаад байгаа. Нэгдүгээрт нь одоо Монголд ингээд ажиллаж исэн хүнийг тэгээ олон улсад би ажиллаа гэж бодох юм бол ямар ч юу байхгүй шүү дээ. Монголын Mobicom том ч юм уу жижигэн ч юм уу тэ мэдгүй. Одоо тэр дотор байдаг албыг бүрч мэдгүй. Тэгэхээр олон улсын credential бол тэр талаараа хэрэгтэй юм билээ. Одоо би Бостоныг сургууль төгсөн мастертай гэхээр тэгсэн байна гэх хүн ойлгоно тий. CFA гэдэг шалгалт чартер холдер юм байна гэх юм бол тийм би тэрийг мэднэ. Тэгэхээр энэ хүн ийм хэмжээний одоо юутай байна гэдэг чинь
тодорхой хэмжээний итгэж болох ур чадвартай мэдлэгтэй байгаа юм байна гэж нэг тийм олон улсад хэрэгтэй юм шиг байна. А нөгөө талаас энэ шалгалтууд ч нь бол маш их хугацааны нөгөө нэг бэлтгэл шаарддаг, сахилга бат шаарддаг. Тэгээ ийм хэмжээний одоо бэлтгэл цаг хугацааг даваа гарсан хүн бол бас ажлын талбар дээрч тэр юу найлууд бол илүү итгэж болохоор ажиллах юм байна гэдэг тийм нэг хоёр хин тавтай юм шиг санагдаад тий. Тэгэхээр тодорхой нэг мэдээж та ажлынхаа хажуугаар бэлдсэн байх. Тэгэхээр нэг цагаа зохицуулахаас ахуулаад урд толгорч байгаа маш олон бэрхшээлийг ингээд системтэй зөв даваад гарах. Бас нэг даваа болоод шалгуур болоод хувь хүний хөгжлийн хувьд ч гэсэн бас дараагийн шатанд хүрэхэд CFA гэлтгүү те иймэрхүү одоо шалгуурууд тусвалдсан болов уу гэж харж байна. За болдоо асуулт байсан уу? За ерөнхийдөө болчлоо одоо. За яг эмэгтэйчүүдэд нөгөө нэг тулгардаг асуудлуудыг өшөө задлуул зөндөөл юм байгаа л да. Би одоо нөгөө нэг битээр уг нь эрэгтэй хүмүүс тэгээ эмэгтэйчүүдийн өмнөөс итгээд яг нарийн амар гоё сайн асууж чадахгүй л байл та яг үндэ. Яг тэдний өнцгөөс одоо сэтгэж чадахгүй болохоор. Гэхдээ ерөнхийд нь харах юм бол за мэдээж эмэгтэйчүүдэд өөртөө итгэх тал дээр жоохон асуудал байна те. Өөрийгөө илэрхийлэмж тал дээр за хүүхд гэр бүл төлөвлөлт гээд бас карьераас хойш татдаг бас асуудлууд байна. Гэхдээ та тэрийг гоё өнцгөөс тайлбарсан. Заавал тэр хүүхд төрүүлээ гэртээ сууна гэдэг чинь ингээд хувь хүний хөгжлөө тоошоо ухрах шалтгаан болох ёсгүй гэдгийг өөрөө зөв өнцгөөс нь харчих юм бол бас гайгүй байх талтай юм байна. Ажил олгогчтой ч байна уу, нийгэмдээ ч байна уу, гэр бүлдээ ч байна уу ингээд өгөх сэтлэр хариу нэхгүйгээр хандаад тэгээд мэдээж тодорхой үнцийг үүсэх юм бол тэрний дараагийн үр дагавар үр нөлөө бол хамаагүй том тий. Тэр өгөх сэдлийн тухай та юу гэж боддог вэ? Тийм угаасаа л амьдрал бас тэгж ажилт юм шүү тий. Аваад авчаад өгнө гэж биш. Өгчөөд тий. Тэгээ тэрийг бас заавал авах хаалбгүй тий. Гэхдээ хизээ нэгэн цагт ямарваа нэгэн хэлбэрээр ирж л байгаа байхгүй юу? Одоо тэр өгж байгаа болгонд л би нэг одоо тийм байдлаар ингээд аавна. Эсвэл өнөөдөр өгч маргааш юм нөгөөдөр ингээд авандаа гэсэн байдлаар шингээл өгөөл хахад яаж жаал ингээд илүү сайхнаар л ирдэг юм шиг санагдаад байна. Тэг тэр нэг карьерийн хувьд гэх юм бол миний нэг арга барил ч юм уу, зарчим ч юм уу юм шиг байлаа. Яг ямар ч ажил хийж ийсэн яг дээдлэгийн хүн одоо миний шууд боссгүй тэр ажиллаж байгаа компани нэг зорилго байгаа шүү тий. Тэр үнцгтэр би өөрийгөө айгүй тавьж байршуулах гэж үздэг байхгүй юу? За одоо ингээ миний дараа надаас амар тийм сони юм асуугаад иж болно шүү дээ. Миний өнцгөөс харахад ямар ч хэрэггүй. Энийг би ингээд хийсэн ч гэсэн үр дүн хэрэггүй юм байхад асуугаад иж болно шүү дээ. Тэгэхээр би тэрэнд л ингээд дургуцаал энэ ч ойлгомжтой юм чи дандаа л ингэж яах ингээл тэгэж бодохгүйгээр за энэ хүн чи өөрөө дахиад өөрийнх нь дарга нь асууж иж магадгүй. Магадгүй энийг ингэж шалгаж жагаад нөгөө опшн нөгөө хөлбөр нь хамгийн сайн байна гэж шийдэхэд иж магадгүй те гэж бодоод тэгээд би угаасаа дараагийн шатанд энэ хүний оронд очино надад яг адилхан асуудал тулгарч магадгүй гэж бодохоор юмнууд айгүй амархан болчиход идэв байхгүй ялангуяа тийм дарга цэргээ харьцаа. Тэгэхээр би нөгөө ажиллаа хийхдээ ч гэсэн илүү тэр үний өнцгөөс харж байгаа юм чинь илүү нөгөө нэг яг адилхан байдлаар ингээ хийгээд тэр айгүй чухал юм шиг санагдтыг. За магадгүй удирдлагуудын өгж байгаа үүрэг даалгавар хүнд хэцүү ойлгомжгүй байж болно. Гэхдээ энийг бас арай бүтээлчээр харах өнцөг гэдэг утгаараа надад бол айгүй сонирхолтой санагдаж байна. Бүр яг цаад даргын дээр дарга байгаа, эсвэл компанийн том зорилго байгаа, асуудал байгаа гэдгийг айгүй өөрийнхөө өнцгөөс бүтээлчээр хараад шийдлийн гаргаад ирэх юм бол тэр жинхэнэ удирдлагатаа үнэлэгдэх за тий магадгүй тэр хавцтай өөрөө хөгжих ч гэдэм юм уу. Энэ өнцгөөс айгүй сонирхолтой санагдлаа. Тэгээ би тэр суудлын дээр очиход надад бас юм тохиол асуудал гарна шүү дээ бодчихж байгаа байхгүй. Тэгэхээр би бараг өөрийнхөө ажлыг хийж байгаа юм шиг. Яг үнэ. Ямар зэлтэй. За тэгэхээр баярлалаа. Өнөөдөр бид нар эмэгтэйчүүдэд карьерийн хувьд тулгардаг асуудлууд, эднийг аргашин татаад байдаг буруу ойлголтууд, за мөн бид нар карьераа ахиулах, за эмэгтэйчүүдэд тулгардаг олон асуудлуудыг илүү бүтээлч өнцгөөс нь харах, шийдэх, тодорхой шийдэл кейс жишээг ярьж өгсөн зочиндоо маш их баярлалаа. Таны дараагийн цаашдын ажилд маш өндөр амжилт хүсье. За намайг урьж оролцсон маш их баярлалаа. Тэгээд та бүгдийн бас цаашдаа ажилд нь маш их амжилт хүсье. За сонсогчдоо бас одоо энэ подкастыг сонссонд баярлалаа. Тэгээд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе.